Сургамжит өгүүлэлэг ач охины сэтгэл. Мишель охин сард нэг удаа ээж аавтайгаа асрамжин газар байдаг өвөө дээрээ очих бүртээ дараа сард ирэх өдрөө хоног тоолон хүлээдэг байлаа. Яагаад гэвэл өвөө нь тэднээс дутуугүй хоног тоолон хүлээж ирэх өдөр нь хүүхэд чиг баярлан хөөрч гаднаа унжидгийг охин мэддэг байлаа. Мишель хэдийгээр өвөөтөөгөө удаан байж өвөр дээр нь эрхлэн суухыг хүсдэгч аав ээж нь түүний энэ хүслийг ойлгохгүй даанч харамсалтай. Тэднийг эрэх бараанаар хүүхэд чиг урдаас нь тосон ирж яваа өвөөгөө хараад Мишель охин өвөө минь хүн харахтал биднийг тосоод удаан сажиж байгаа ч өөртөө бол дэгдэж яваа байх таа гэж өрөвддөг байв. Нэгэн удаагийн ээлжид эргэлтийн дараа Мишель охин их л гуниглан дуу шуучгүй цонхоор харж явахыг ажсан аав нь учрыг нь асуухад охин "Аава, өвөөг сард нэг биш 2 удаа эргэж болохгүй юу" гэлээ. Одоохондоо тийм боломж алгадаа охин минь. Ээж бид хоёр нь ажил ихтэй байна гэхэд охин "Тэгвэл өвөөдөө дандаа шинхэн хатаасан жимс гаатай хатууч ихэр авч өгч бай. Өвөө маань бидний авч өгсөн чихэр жимсийг бүтэн сар хадгалж байгаад л надад өгөх юм. Хэдийгээр өвөөгийнхөө хайр шингээсэн хадгалсан амттанг идмээр байвч жимс нь муудчихсан, чихэр нь даагдахын аргагүй хатуу болсон байх юм" гэжээ. Аав ээж хоёр нь ч охиныхоо саналыг толгой дохин зөвшөөрөв. Охин мөн л чимээг өхөн явж байснаа санаа алдан. Эмээ маань эрт бурхан болдог нь ямар харамсалтай хэрэг вэ? Тэд минь хамтдаа асрамжинд байсан бол өвөө ингэж ганцаардаж гуниглахгүй бас биднийг ингэтлээ их санахгүй шүү дээ. Та хоёрыг хөгшөрөхөөр хамтд нь асрамжийн газар өгнө. Тэгэхгүй бол яг өвөө шиг ганцаардна шүү дээ гэлээ. Охиныхоо ярихыг чимээгүйхэн сонсож явсан аав ээж хоёр нь бие биерүүгээ гайхан хараад юу ч хэлэлгүй машинаа огцом эргүүлэн асрамжийн газрын зүг хурдлаа. Хүүхэд бол бидний толь гэдэг шүү дээ. Эцэг эхчүүд ээж аваагаа яаж хайрлаж байгааг эргээд хүүхдүүд маань биднийг яаж хайрлах бол гэсэн сэдлийг өгсөн өгүүлэлэг байлаа. Амьдд нь бие биенээ хайрл хүмүүсээ. Мэдээлэл радио 88.8.